Ингээд яаж мэдэж ирсэн? Иймэрхүү зүйлтэй олон хүч ирж байсан болохоор айгаад ах юм алгаа. Сургуультай байхдаа би дааж давхар сурвалжлах хийж байгаад муу хүмүүс зөндөө олон удаа додуулж байсан. Дараа нас нэг удаа хутгалуулах шахсан. Бас нэг сурвалжлаганд явж байгаад мис засалд орох төгс юм байна. Намайг оролцдог хүмүүс их болохоор би дандаа л хүн болгоноос зүгтхоолт юм дөө. Хамгаалагч хэрэгтэй байна да. Хөөе. Хамгаалагч авах мөнгөтэй байсан бол нууц сурвалжлага мэтийн зүйл хийхгүй штэ. Ажил хийж байгаа чинь мөнгнөөс ус юм уу? Сэтгүүлч хийгээд хэдийг л олов гэж дээ. Ажилдаа дуртай байгаа болохоор л хийж байгаа. Энэ дэлхий дээр хин нэгний тусламж хэрэгтэй хүмүүс их байдаг. Одоо удахгүй гэрийн маань өдөн дэрлээ. Тэр байна манай гэр. Энэ манай ээжийн дэлгүр. Өнөөдөр их баярлсан шүү. Өө тий. Энэ хувцсыг заавал эргүүлж өгөх хэрэгтэй биз? Эргүүлж өгөхгүйсэн ч болно. Маргааш эргүүлээд өгье. Компани дээр ч очихдаа аваад очие. Вивиантай уулзахад гүр болно гэдгээ мартаж болохгүй шүү. За. Баяртай. Хин чин хэм бэ? Өнөөдөр тэнгэрээс илч буугаад ирчихээ юу та? Ээжээ би ядраад байна. Даашинз. Энэ алмаз юм уу? Бубэ, алив ярил та. Ээж нь мэдмээр байна. Ийм хувцастай байж автобусанд сууж ирээгүй л баймаар юм. Хүргэж ирсэн залуу чи хаана байгаа? Гадаа байгаа юм уу? Явчихсан. Ээж тэгээ танилцуулахчгүй юу? Танилцуулах хэмжээний дотны харьцаатай биш ээ. Үнэн биз? Дараа хэлье. Ээж нь ч бас харсан. Юу тач та хоёрыг сайхан харагдаж байна лээ. Ээжийнхээ хараг муу гэж бодоагүй байгаа биз? Яд ч л энэ хавийнхныгаа бодох юм бол сайн харж байна. Харанхуу болохоор царайг нь сайн харж чадахгүй ч гэлээ. Чи их хүлээлгэх ёстой шүү. Эр хүн чи их төвчээртэй хүлээх байдаг юм штэ. Байнгал ажил гэд ажилласаа өөр зүйл мэддэггүй байсан үн чинь. Сайн залуу болоо гэрлэгч гэж болохоор л байх. Новшлууд чинь. Новшлуудаа ганцхан бариад ир чадахгүй байна уу? Хөөе, навшмын. Чамаг ястоныг. Ямар навшин вэ? Хэн вэ? Захирлаа. Таних байна. Минийх үү? Вивиано. Би яг унтах гэж байсан юм уу? Унтахаа өмнө ном уншиж байлаа. Маргааш уу? Болж байна. Тийм ээ. Тэр газрыг мэдлгүй яах вэ? Тийм ээ. За тэгвэл маргааш уулзъя. Тэгээ. Сан арчаагүй юмтэд. Новшууд. Та нар ганц хүн барьж ирэх бодгоо өөрсдөө эртлэг шахлаа. Тэр Майкл гэдэг золиг бидний хэм болохыг мэдэх вэ? Чисээ хэнийг золиг гэсэн бэ? Юу? Кэстлийн хөтлөгчд юм шүү. Хэм чамайг тэгж дууд гэсэн. Битээ. Ингээд
Тэр Майкл Канч гэлөө юу гэлээ? Тийм сайн зодтолдог юм уу? Энэ гургуулаа ойж тэрэнд зодуулцгаж байгаа юм аа? Тэр хүн их хурдтай. Эмэгтэй хүний өмнө бие өрөөд их хэлбарханд илчихсэн. Тэр нэг амт. Жижигч мэдэхгүй. Тэр эмэгтэй сурвалжлагчийг бариад ир. Энэ удаад эвтэйхэн гаргалж байгаад дагуулаад ир. Хаваад Кантиго ерөнхий захирлыг дагалд явж байсан хүн боловч уг нь бол Каньон захирлын дор байдаг хүн. Өнөөдөр Жимбубыг өрөх гэж байсан хүмүүс гэсэн бүгд энэ хүний дор байдаг. Жаньон захирал Жимбубыг сурвалжлагчийг өрөх гэдэг байна. Кантиго ерөнхий захирлын хэрэгтэй хамааралтай гэж үзэж байгаа учраас л тэр. Тэр эмэгтэй Майклийн царайг мэдчихэж болзошгүй. Санаа зовх хэрэггүй. Кантигогийн хамтрагч нарыг л хайж байгаа. Яагаад тийм аюултай хүнийг зүгээр орхих гээд байгаа юм лээ? Мартчихаа юу? Гэмгүй хүнийг бэртээхгүй гэж тохирсон уу? Вивиан. Босс ямар нэгэн төлөвлөгөө байгаа гэлгүй дээ. Босс. Вивиан бол халуун цустай эмэгтэй гэдгийг битгий мартаарай. Сайхан юм аа. Тийм шүү. Бүгд л их гоё юм аа. Энэ Эсбироч гэсэн. Америкт их сургууль сурч байхдаа уран зургийн үзэсгэлээ үзэх маш дуртай байсан. Тийм үү? Сайхан юм аа. Сайн бүтээл харах юм бол сайхан амттай цай ууж байгаа мэт сэтгэл тайвширдаг байсан юм. Ингээд та их залхсан янзтай харагдаж байх чинь. Үгүй. Жан захирал тань шиг царайтай хүмүүс дотоод сэтгэлээ нууж чаддаггүй юм. Тийм юм болов уу? Манай Кэстел компани урлагийн бизнест бас хөрөнгө оруулалт хийдэг юм. Ийм үзэсгэлэн бас уран зураачид мөнгө хөрөнгө оруулах объект хэрэгтэй болдог. Энэ уран зургийн үзэсгэлэн бол өөд болсон Кантиго ерөнхий захирлын өдөрдөн авч байсан газар байгаа юм. Та мэдчихсэн үү? Тэйхэн групп үү? Тийм ээ, тийм. Үнэндээ би бол Тэйхэн группийн том хувьцаа эзэмшигч байгаа юм. Тийм гэж юу? Манай Юмби групп ч гэсэн иймэрхүү үзэсгэлэн байгуулж чадахгүй ч байхгүй л дээ. Тийм ээ. Ийм зураг хүртэл авч өгөөд маш их баярлалаа. Би бас таныг их сайхан газар өрөмөр байл да. Та туглын маха хоолнд дуртай юу? Уучлаарай. Өнөөдөр үдээс хойш уулзалттай. Хэр харамсалтай юм аа. Сайн магаар хоолд бэлдгээд хэлчихсэн байсан юмс. Би яна завгүй гэдгийг чинь мэдэж байгаач хизээч хамаагүй та надад бүтэн өдрийн зав гаргаж чадахгүй юу? Маргааш байвал яаж вэ? Маргааш уу? Тийм ээ. Маргааш бол үзэсгэлэн гих мэтийн уйдгартай газар биш. Жан захирал таны явмаар байгаа газар л. Та шилдэг залуу учраас буудалгын газар юм уу эсвэл морин тайруулга байвал ямар байна? Морин юм уу? Тийм ээ. Би морь унах дуртай. Тийм үү. Тэгвэл надад амлаарай. Маргааш Вивиан таны цаг бүхлээрээ Жангуугийнх гэж. Амлалтын баталгаа болгоч. Уцаар яраарай. Маргаашийн төлөвлөгөө амжилттай болсон Майкл.